Amaro torum ben sambar Randam sag singen dogum Oturacak çok Өнөөдрийн сайхан харигныхаа тахилгад шагаад тоглоход ирээд байна. За нийт наадамч олондоо нутгийн зам олондоо мишлээ төвшүүлнэ. За нийт нутгийн зам олондоо бүгдээр энэ сайхан харигн одоо манай суманд бол хамгийн отгон наадам болдог жил болгон. Энэ сайхан наадамд бүгдээр сайхан наадараа л гэж хэлээ да. За тэгээд энэ зам та хаагур наадав, аль сумаар наадав, ямархуу амжилттай наадав. За энэ жил би хавар дарингийн наадамд одоо тэргүй урдаас эхэлж наадсан. Тэргүй урдад их цаалуур ам үзүүлгээд шүдлүүрээ 6-т оруулсан. Дараа нь уулын сумынхаа наадамд шүдлүүрээ төрүүлсэн. Дарин сумын 100 жилийн их цаалын шүдлөө 2 төрүүлсэн. Энэ жилийн үтэг сайхан наадлаа да. За бүгдээрээ сайхан тэгтэй журамтай. Өнөөдөр манайхан ч одоо манай нутаг дээр болж байгаа наадам болгон монголоор оруулж байгаа. Уяаж болгон сайхан жудагтай. Тийм ээ. Наадмынхаа зохион байгуулалтанд идэвхтэй сайхан оролцоод сайхан наадараа л гэж хэлээ да. За баярлалаа танд. Унаг болгон ч босоо төрж үлсэн болгон чинь хурдан байх болтго. За баярлалаа ерөөл оруулах. За оноо мэргэн байг. За оноо мэргэн байг. Ер нь бол халахын зүүн зүгийн Сэцэн аймгийн одоо ёс засгийн гошуу. Тэгээд манай уулынчууд орлоо мэргэн утгатай шавнар мөн каны далаван ангийнхан маань тэгээд одоо сүүлдүүлэн халдсан даринг сэрж ингэж олон хүмүүс ирж энэ ууланд залбирдаг хамаг ажил үйлсээ даатгадаг мөн намрын хамгийн том отхон наадам болдог гэдгээр их онцлог юм болж байна л да. Сүүлийн жилүүдэд юм их өргөцсөн. Тэгээд хүмүүс их мэддэг болсон. Тэгээд ер нь энэ уулын санг анх халахын одоо Эрдэнэ одоо овооны хийдийн дэргөө гончиг данжааран жим гэж тэр дээдс одоо сангийнхан номыг зохиож өгсөн. Өнөөдөр ч одоо ард дээр нь бичигдсэн байж байна. Тэгээд эрнийхэн дагуу бид одоо яг номын дагуу ёсчлон намрын тагийн сарын шинийн 3-ны өдөр хэрвээ бар юм уу гахаа өдрөлд харчихгүй бол энэ өдрөө тагтаг.
Тэгээд уламжил болсон энэ сайхан тахлага маань улам өргөжж байгаад миний зүгээс их баяртай байгаа. Мөн олон хүмүүсийн одоо оролцож бүгдээрээ мэддэг болсон. Тэр дундаа энэ уул маань хүний ганцууд их сайн. Одоо ийм уул гэдэг. Тийм учраас энэ тэндээс бүр хүмүүс зорж ирж одоо амнаас ажил үсээ даатгадаг. Ингэж одоо өргөжин тэлж байгаад их сайхан байна. Аймаг маань Дархан хаан, Баян шарга, Эрдэнэмандал, Эрдэнэжавхлан, Баяр эрхт гэдэг энэ 5 уулын дунд байдаг. Бидний өвөг дээдс энийг бодож Дархан хаан төрийн хэрэг болон амь насыг даадаг. Баян шарга нь болохоор эд баялагын даадаг, Эрдэнэмандал нь Эрдэнэ ухааны даадаг, Эрдэнэжавхланд нь болохоор сүл темрийн даадаг, Баяр эрхт нь болохоор эрүүл мэнд эд баялагын даадаг ийм учиртай. Тэгээд энэ сайхан уулын уусынхаа дунд амьдарч тэдгээрийн эзэдтэй даврал даатгал хийж ингэж одоо ажил үсээ даатгаж яваад их баяртай байдаг. Тэгээ та бүхэн маань энэ бэлэг дэмрэлтэй сайхан өдөр бүгдээрээ дэнж гатад сайхан наадаараа бүгдээрээ инээ цацруулж бусдын төлөө өгсөн сэтгэлээр наадамд оролцоорой гэдгийг уриалж байна. За баярлалаа танд. За баярлалаа. Түмэн сайхан надараа. Ураж тусан дуулаас хожаад тохоо шаширддаг хийсэн сахилт тулан бурдаа шагуулаа хийсдэг мөрмин хоо ичтэй хараад янцаад эзнэ хараад ившээд эрд зургийн манда уурах хурдан хүлээгэмэн Ахтумбич хатуунаас хасраа зүгтхаарэ Эрхэм хөндөд үзэгчтэй, эрхэм хөндөд наадамчдаа Сүхбаатар аймгийн Уул Уян сумын Жавхлан туугийн нутагт орших Багаалтан буюу Эрдэнэ Жавхлан туулын Даглаг баяр цэнгэл наадмын хурдан их насны мөрдийн уралдаан нэгэн зэрэг одоо сайхан төхөөрөмжөндөө орлоо. Сүхбаатар аймгийн Уул Уян сумын Орлайн төмөх мөрийн спорт уяаштай холбоо, Уул Уян сумын засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэ мандлын хамтран одоо 3 насны 20 жил эрхэм хөндөд үзэгчтэй, эрхэм хөндөд наадамчдаа Сүхбаатар аймгийн Уул Уян сумын Жавхлан туугийн нутагт орших Багаалтан буюу Эрдэнэ Жавхлан туулын Даглаг баяр цэнгэл наадмын хурдан их насны мөрдийн уралдаан гарааны зурхаагаас нэгэн зэрэг эргэж байгаа мөчиг та бүхэн харлаа. За их нас эргэмэгцээ сайхан 113 номертой хонгормор гараад ирсэн 113 номертой хонгормор цохоо хаах. 117 номертой хонгормороос Сүхбаатар аймгийн Уул Уян сумын Тэмүүжингийн хонгормор байна. Сүхбаатар аймгийн Уул Уян сумын Тэмүүжингийн хонгормор 311 номертой шодон будаммор 311 номертой шодон будаммор Сүхбаатар аймгийн Халзан сумын Бямбцогтын будаммор одоо өнгөн дээр за айргийн 3 дээр за номер 1 жоохон эмэгтэй хүүхэд унсан жоохон суучих. Айргийн 3 дээр эмэгтэй хүүхэд унсан. За айргийн 4 дээр Сүхбаатар аймгийн Уул Уян сумын Төвшин Магнагалын сумын алдарт бай Лавгсрынгийн хэлбэгцээ эйгүү Төвшин Батын хайрмар урагшлаар ах айргийн 4 дээр мортогоо тэлцээ яваарай. 187 487 номертой будаммар 487 номертой будаммар 487 номертой будаммар энэ бүртгэл дээр за бүртгэл дээр хараахан байхгүй шиг байхад 487 номертой будаммар. За 311 номертой Халзан сумын бүрцэгтэй будаммар шодон будаммар өнгөн дээр за аман татаатай ангалцаад байна. 211 номертой алаг саарлалаг мөр 211 номертой саарлалаг мөр Сүхбаатар аймгийн Уул Уян сумын Гандамрын Сүхбатын алаг мөр мөн байна. За цаагаараа
Сартай хайрмар Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Төвшинбагийн агаалын сумын алдарт үе Лавсаргийн элбэг заяагийн том Төвшинбатын хайрмар цаагаараа айргийн 3 дээр наадлаар 117 номертой хонгормор за 117 номертой хонгормор Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Тэмүүжингийн хонгормор байна. Тэмүүжингийн хонгормор байна агуура. За энэ эмэгтэй хүүхдтэй номертой одоо энэ эмэгтэй хүүхд болсон номер нь одоо үсэн дарж харагдахгүй. Цаагуур хонгор бодомор 100 хэд юм бэ? 101 номер юм уу да. 101 номертой хонгор бодомор. За бас бүртгэл дээр байхгүй бах юм. За хонгор морны бүртгэл за 579 номертой хонгормор Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Нэргүүн ямагийн хонгормор одоо энэ 10 атын буурандаар урагшилж байна. За Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Төвшинбагийн агаалын залуу яач Бямбатаржийн хонгормор одоо урагшилж байна. 646 номертой хүрмөр за 646 номертой Зэрдмөр Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Мөнх харивчгийн Зэрдмөр одоо урагшилж байна. За урдуур энэ 150 хэд юм? 150. За 150 номертой эмэгтэй хүүхэд унсан хайрмар Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Бориглийн баяр сайхны хайрмар мөн баха. Эмэгтэй хүүхэд унсан маань Бориглийн баяр сайхны хайрмар. За энэ яаж явах юм? За ингээд одоо чиглүүлэгч. Арай жоохон буруу замаар л. За наашилж гоохаа. За өнгөн дээрээ Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Тэгшбагийн залуу уяа Чулуундаржин ган төмрийн Сүхбатын одоо саарлалаг мөр өнгөн дээр амуу үзүүндээр Төвшинбатын сартай хайрмар. За энэ наагур одоо за хүүхдийн гашир гэдэг бол одоо ингээ харагдлаа 640 хэд номер вэ? 646 номертой. Энэ одоо Зэрдмэр энэ мөндөө 645 гэж бүртгүүлсэн бах юм. 645 номертой Зэрдмэр Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Очролтын Мөнх харивчгийн Зэрдмэр одоо энэ наагуур за урагшлаа өнгөн дээр. За Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Жавхлан тогийн нутагт орших Багалтан аваа буюу Эрдэнэ жавхлан туулыг одоо жил бүрийн намрын дэргүүн сарын шинийн 3-нд одоо дахид тайлбараар одоо онцлогтой Ууд уян сумын одоо Ууд уян төдийгүүгээр Сүхбаатар аймгийн одоо бас аймгийн чанартай томоохон наадмуудын нэг бол яахын аргагүй Эрдэнэ жавхлан туул буюу Багалтан авааны одоо дахлага баяр цэнгэл наадам болтгоо. За энд бол одоо Сүхбаатар аймгийн 13 сумаас ирдэг. Энд бол одоо Ууд уян сумын Сүхбаатар аймгийн 13 сумаас бол одоо ирдэг. За өнгөн дээр Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Төвшинбагийн агаалын сумын алдарт уяач Лавсаргийн элбэг заяагийн Сартай хайрмар том хүү элбэг заяагийнх нэрээр мордсон. За 18 19 он шарга морой одоо энэ уулын бэлэнгэрт одоо бас хүүхэдтэй 18 хүүхэдгүй 18 он төрүүлгээд за 19 онд одоо бодлонтой төрүүлж өссөн Сартай хайрмар нь одоо бас өнгөндөө хөнгө аваагараад ирлээ. Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Төвшинбагийн агаалын одоо сумын алдарт уяач Лавсаргийн элбэг заяагийн хүү Төвшинбатын 3 үеэрээ одоо нэрээ дурдуулж өнөөдөр Сартай хайрмар нь одоо газрын хурдан шандаас 40 гаруй алтан тууртыг одоо гараан дээр сүнглээ гараад ирсэн байна. Амуу үзүүн дээр 211 номертой Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Тэгшбагийн залуу яач ган төмрийн Сүхбатын саарлалаг мөр байна. Амуу үзүүн дээр за айргийн 3 дээр за энэ нөгөө 119 номертой юу. Энэ нөгөө 195 номертой Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын Бямбаярын галтар мөр гэдэг чинь мөндөө Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын алдарт уяач Бямбаярын галтар мөр гэж Монгол амгийн наадамд одоо амуу төрүүлсэн. За энэ их хурдан мөрдөө Төвшин ширээ сумын одоо суманда 2 жил дараалан төрүүлсэн. За энэ одоо 2 галтар мөртөө одоо Бямбаяр уяач хоёулаа ирсэн байсан. За энэ бол галтар мөр нь одоо мөн нөгөө галтар мөр нөө. За айргийн 3 дээр айргийн 4 дээр нэг жоохон сууяхаа. Айргийн 4 дээр сайхан хонгормор гараад ирсэн. Айргийн 4 дээр авнаачи номер харагдах нь 503 номер. 503 номертой хонгормор 503 номертой хонгормор Сүхбаатар аймгийн Ууд уян сумын Чулуундаржин бат төмрийн хонгормор байна. За урагшлаа. За Сүхбаатар аймгийн Ууд уян сумын аймгийн алдарт уяач Бадмын Афганы хүрхэн
Ганбаярын ногоомор одоо урагшилж байна. Сүхбаатар аймгийн уул уян сумын Бадмын авган гэж одоо 80 гарсан буурай уяаш өнөөдөр бас морин дэл дээр давтгалж яваа одоо бас залуу хойч үедээ Монгол морийг уях Монгол морийг одоо уралдуулах одоо сургамжийг бол одоо өгч яваа сайхан буурай байгаа. За түүний хүргэн одоо Ганбаярын бууралмаар одоо урд дээр урагшилж байна. За 1 номертой Галтармор. За 1 номертой Галтармор Сүхбаатар аймгийн уул уян сумын Баскагийн Галтармор байна. Сүхбаатар аймгийн уул уян сумын Баскагийн Галтармор 247 номертой Хэрмөр 247 номертой Хэрмөр 247 номертой Хармор Сүхбаатар аймгийн уул уян сумын Хүсэл баярын Хармор байна. Сүхбаатар аймгийн уул уян сумын Хүсэл баярын Хармор. За өнгөний морийг харуулъя. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Жавхлан түүгийн нутагт орших Багалтан аваа буюу Эрдэнэ Жавхлан туулын дахлаг Баярцангал наадмын хурдан их насны мордын уралдаан газрын хурдан шантас 40 гаруй алтан тууртыг за нэг 100 м шахуу гарч ирээ хөтөлсөн Сартай Хэрмөр Сүхбаатар аймгийн уул уян сумын Төвшин Магнагалын сумын алдарт уяаш Алтан Савгсран гээд үгзайгийн хүү за Төвшин Батын Сартай Хэрмөр одоо гарч ирээ хөтөллөө. За 19 онд одоо 19 онд шиг санагдчихвэн шарга морин одоо энэ зэрэгтэй гарч ирээ хөтөлж одоо төрүүлж байсан бол өнөөдөр одоо түүх давтаж одоо 6 жилийн дараа Сартай Хэрмөр одоо бас ингэ сайхан мордын замыг зааж одоо хөдөлж гарч ирж байна. За битүү Хэрмөр битүү за хязгааланда суманд 7 торж байсан чиг алдар 6000 ширэг далиун ногооны үр удам гэдгээр одоо за 197 номертой Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын Бямбаярын Галтармор одоо аман үзүүн дээр 197 номертой 503 номертой Сүхбаатар аймгийн уул уян сумын Бэгшвэгийн залуу Чулуундржийн Баттөмрийн хонгормор аргийн 3 дээр за Чулуундржийн Гантөмөр Баттөмөр гэж одоо ах 2 уяач байдаг бол за 100 хэд юм бэ 23 юм уу 123 номертой за 123 номертой за зарим нэг мөрн одоо 128 биш уу гадаа энэ 128 уу 28 байна. За 128 номертой Сартай Хэрмөр Сүхбаатар аймгийн Халзан сумын Шинэ баярын Хэрмөр байна. Сүхбаатар аймгийн Халзан сумын Шинэ баярын Хэрмөр. За цаагаар улаан цайжвчтай одоо 247 номертой юу? Улаан цайжвчтай 247 номертой. За гараар бичсэн одоо бичиг нь одоо гараах юмас зарим нь над танигдаа зарим нь танигдахгүй. За наагур хайргийн 5 дээр Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэгшвэгийн залуу яач Чулуундржийн Гантөмрийн Сүхбаатарын одоо саар лалагмор 211 номертой наагур одоо хайргийн 5 дээр явж байна. За 247 номертой 247 номертой Хармор за Сүхбаатар аймгийн уул уян сумын Хүсэл бай Батбаачрын Хүсэл баярын одоо Хармор мөн байна. Сүхбаатар аймгийн уул уян сумын Орландо мөхмөр спорт баяртай холбооны тэргүүлэгч Батбаачрын Хүсэл баярын одоо Хармор 6 дээр за 7 дээр 22 номертой Сүхбаатар аймгийн уул уян сумын залуу яач Улаан үгийн Ганбаярын ногоомор мөн баха үзэгчтэй Улаан үгийн Ганбаярын ногоомор мөн дөө за мөн байна. Улаан үгийн Ганбаярын ягаамор мөн байш үзэгчтэй. За цэхэр цэжвчтэй одоо энэ номер нь хэд юм болоо? 1 номертой. За 01 номертой Сүхбаатар аймгийн уул уян сумын Баскагийн Хармор байна. 01 номертой. За энэ 5 мөр одоо урагшлаа. За Сүхбаатар аймгийн уул уян сумын одоо залуу яач Улаан үгийн Ганбаярын яга улаан мөр гэдэг ч одоо бас л сайхан мордоо. За адууны олон километрийн холоос бол одоо цуцхгүй. Энэ яга мөр бол одоо олон наадам дарав дотор хурдчсан өнөөдөр одоо бас өнгө аваад урагшлах нь дараагүй. 247 номертой Мөнхөр өвчгийн Хармор одоо өнгөн дээр урагшилж байна. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Жавхлан түүгийн нутагт орших Багалтан аваа буюу Эрдэнэ Жавхлан туулын дахлаг Баярцангал наадмын хурдан их насны мордын уралдаан газрын хурдын шамдас 40 гаруй алтан турдас өнгөтэйгээ яваараа. Үзүүртэйгээ нэг явж.
газрын хурдан шамдас талтан тууртуудаас өнгө аваад одоо эргэсэн цагаасаа өнгөлөө гараад ирсэн Сүхбаатар аймгийн уул уян сумын Төвшин магнагалан сумын алдарт яаж Лавгсрынгийн илүү зайгийн том Төвшин Батын сартай хайрмар өнөөдөр одоо бас 2 жихэн холын бараг харж гасгаад одоо хөлсөн нэвтгэн гараад ирсэн өнөөдөр одоо хүн гөндөл уралдах нь зайшгүй болсон. За амун зүүн дээр Бямбаярын галтар морь за энэ одоо зартайхан хурдан хүлэгдээ үзэгчтэй. За Монгол магна 2025 Монгол адууны олимпиад төрүүлчихсэн галтар мөр шүү дээ. Өнөөдөр алтан дараа вооны бэлэнгэрт ирж одоо аргагүй хурдан гэдэг юм бол одоо баталж айргийн таваас бол гасахгүй байх гэж одоо бодож байгаа шүү. За хэр мөрний ард дээр одоо за нэг үүдэн хоймрын дайтай 2 мөр байгаа. За хэр мөр бол одоо бас нэг 2 чихэн холын бараг харж гасгаад одоо бас сайхан яваатай хөвшиншгүй байна. За галтар мөр бол өнөөдөр одоо бас үзүүртэл уралдах нь аргагүй. Энэ галтар мөрний хувьд бол за арын 3 морийг нэг аргач. За тэгээд үзүүлдэг. За ард дээрээс сарт хармар гараад ирсэн ягаамар 2 нийлж аваад тарлаа да 128 номертой Сүхбаатар аймгийн Халзан сумын шинэ хоёрын хармар сартай хайрмар шинэ хоёрын хайрмар за урагшлаа одоо амжихгүй бол урагшлаа. За хайргийн 3 дээр Сүхбаатар аймгийн уул уян сумын залуу яаж Улаанугийн Ганбаярын ягаамар байна да. За аймгийн алдарт байж Бадмын Афганы хүргэн одоо Афган багш уу яасаад гэнт харуулж байгаа яаж Бадмын Афганы хүргэн одоо Ганбаярын ягаамар хайргийн 3 дээр байгаа. За хайргийн 4 дээр Сүхбаатар аймгийн Халзан сумын 128 номертой Сүхбаатар аймгийн Халзан сумын шинэ хоёрын сартай хайрмар хайргийн 4 дээр за үзүүрээ дагнаа. Эрхэм хондөд үзэгчтэй, эрхэм хондөд наадамжтай Сүхбаатар аймгийн уул уян сумын Жавхлан тууны нутагт орших Багалтан овоо буюу Эрдэнэ Жавхлан туулын дахлах баяр цэнгэл наадам хурдан их насны мордын уралдааны өнгөн дээр Сүхбаатар аймгийн уул уян сумын Төвшин магнагалын залуу яаж тав элбэг заяагийн Төвшин Батын сартай хайрмар за өнгөн дээр юм да. Эд сайхан жижиг дөхөн шиг хийцтэй засаа тавьсан цэрийн шагаа шиг одоо ямар сайхан морь вэ? 6000 шаргад аливаа ногооны угшилтай энэ сайхан хайрмар одоо өнөөдөр өнгө аваад уралдсан наагуурн зөвдөө талаар Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын сумын алдарт яаж Бямбаярын галтар морь одоо өнгө аваа гараад ирлээ. Эрхэм хондөд үзэгчтэй. За нөгөө одоо Ганбаярын улаан морь гэдэг чинь энэ шүү дээ одоо өнгөлөх тусмаа үзүүрдөөш авцранда. За Ганбаярын ягаамар элбэг Төвшин Батын сартай хайрмар Бямбаярын галтар морь 3 одоо ингээд самбайгаа дэрлээд одоо урагшилж байгаа. За арын морьд бол хол. За Сүхбаатар аймгийн уул уян сум за цаашаа яваарахын тулд Сүхбаатар аймгийн уул уян сумын одоо Жавхлан төвийн нутагт орших Багалтан овоо буюу Эрдэнэ Жавхлан туулын дахлах баяр цэнгэл наадмын хурдан их насны мордын уралдаан газрын хурдан шамдастай 40 гаруй алтан тууртуудаас Сүхбаатар аймгийн уул уян сумын залуу яач Улаанугийн Ганбаярын ногоомор за ягаамар өнгөн дээр за галтар морийг за Төвшин ширээ сумын Бямбаярын галтар морь одоо Монгол магнад аригсан галтар морь за урагшлаа. За хайргийн 3 дээр Төвшин Батын сартай хайрмар хайргийн 3 дээр хэвээрээ за ингээ Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэ Жавхлан туул буюу Багалтан овоо за Сүхбаатар аймгийн одоо намраараа болдог хамгийн чанартай хамгийн том баг аймгийн хэмжээний одоо чансаатай наадам бол яахан аргагүй энэ наадам болдог шил болгон уламжлуулсан зохион байгуулдаг. За Сүхбаатар аймгийн уул уян гэдэг ч одоо хурдны өлгийн сумч одоо их насны ээлтэй нутаг шүү дээ үзэгчтэй Ганбаярын улаан морь одоо Довон дээр төрүүлэхгүй Төвшин ширээ сумын одоо Бямбаярын галтар морь төрүүлэхгүй гэдэг бол одоо хэдхэн мөчийн дараа харагдлаа. Шууд 6 дээр очиж хахаа. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэ Жавхлан туулын дахлах баяр цэнгэл наадмын хурдан их насны мордын уралдааны төрөө магнад Сүхбаатар аймгийн уул уян сумын залуу яаж Улаанугийн Ганбаярын ягаамар төрөө үйлч Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын цаашаа эргэлт хахаа. Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын Бямбаярын галтар морь та ийшээ явал та 6-аар харуулж штэ. Бямбаярын галтар морь амын үзүүн дээр хайргийн 3 Төвшин Батын сартай хайрмар за 6000 шарга 3 үеэрээ дурсагдаж одоо алтан овооныхаа бэлэнгэрт морь хайргдууллаа. За хайргийн 4-т нөгөө Халзангийн сартай хайрмар хайргийн 5-т за энэ 68 номертой 68 номертой за 68 номертой Сүхбаатар аймгийн Асгач сумын Ганбатын сартай зардлмөр хайргийн 5 турдлаа.
За Сүхбаатар аймгийн уул уян сумын Жавхлан туугийн нутагт орших Багаалтан овоо буюу Эрдэнэ Жавхлан туулын баяр цэнгэл наадмын хурдан их насны морин. За их нас төрүүлэгдээ танд баяр хүргэе. За баярлалаа. За мориныхоо одоо удам өгшөл урд өмнөх амжилтаас нь. За миний мөр энэ авгаан мөшөө унгаа дуу. Тий тэгээд баг цагийн өмнө үлээд орсоо. За алтан дээр одоо нутгийнхаа даван дээр их нас төрүүлэглээ. Таны хувьд одоо уяач хүний хувьд сэтгэлдлийг Сэтгэл хөндрөө байна өө. Энэ сайхан харганыгаа ингэт мөрөө төрүүлэгч. Энэ сайхан Монгол наадам уралдаж мөр төрүүлсэн их баяр сэтгэл хөндрөө. За наадам үзэж байгаа морин дуртай үзэгч түмэндээ болон уул уянчуудаа баяр наадмын мэд дэвшүүлж Монгол адуугаар одоо бас ураллаа тийм ээ. За одоо энэ 4 жил одоо монголоор уралдах тогтоолыг гаргасан. Энэ наадамд бол одоо таны уяач хүний таны хувьд Тий одоо сумынхаа энэ овон тархандаа ирсэн хүмүүстээ бүгдэнд нь өөлөө сайн нэг хүсье тэгээд Монгол морь гэдгийг л одоо сайхан энд Монгол морь уралдаж байгаа. Бас манай оюутан холбоод бас баярлж байна. Одоо энэ Монгол морь гэдгийг одоо уг нь ингээд залгамжлуулаад уралдаж лээвэл одоо надад сайн л баяртай л байна. За танд одоо дараагийн наадамд амжилт сайхан Монгол морь тийм ээ. За. Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэ Жавхланд буюу Багаалтан овооны дахлах баяр цэнгэл наадамд аман үзүүн Сүхбаатар аймгийн Төвшин Ширээ сумын Бямбазогтын галтар мород аман үзүүнд урдлаа. Танд баяр хүргье. За баярлаа. За мориныхаа удам өгшөл урд өмнөх амжилтаас. Энэ сая халтанд штаг 3-т орчоод Монгол магнат төрүүлчихэд уул уяны 101-д бас аман үзүүлчихээд. За хоёр галтар мортойгоо ирсэн байсан. Нөгөө галтар морь хаагур оров. Нөгөөдг нь сая нэг 10 гаргаад орчлоо доо. За одоо уул уян суманд бол ээлтээсээ уяаш гэдгээ харууллаа. Уул уяныхаа зон олонд одоо баяр наадмын мэд дэвшүүлж. За тэгэлгүй яг хөтэ энэ сайхан алтан овооныхаа урдан гэртнэр сайхан уралдаа. Нөтлө урж нь бас миний галтар мөр уралж төрүүлж ирсэн. Тэгээ өнөөдөр сайхан аман үзүүллээ. Тэгээ юуны төрөнд сайхан уул уянчуудаа Төвшин Ширээхэнд бүгд нь баяр мэдүүлчихье. Сайхан байна. Сайхан наадам. За танд одоо дараагийнх нь наадамд амжилт хүсье. За баярлаа. Уул уян сумын Төвшин магнагалын залуу уяач Элвэг зайгийн Төвшин Батын сартай морь аргин 3 турдлаа. За мориныхоо удам өгшөл урд өмнөх амжилтаас. Миний морь битүү морь урд өмнө Хязааланда сумынхаа наадамд 7 тарж ирсэн. Энэ жил Баян мөнх болондоо 10 тарсан ба. За морины одоо удам өгшөл 6000 шаргын үр удам уу? 6000 шаргын 3 дахь үе. Манай аавын хээр азарганы төл хүр азарганы ямаа төрсөн ах. Сартай хээр мар төрсөн ах юм байна. За баяр одоо энэ наадам үзэж байгаа нийт одоо үзэгчтэй баяр наадмын мэд дэвшүүл. За нийт наадам үзэж байгаа ард олон үзэгчтэй сайхан наадаарай гэж хэлье да. За дараагийн наадамд амжилт хүсье. Баярлалаа. Баяр цэнгэл наадамд одоо их нас хайрагдууллаа. Танд баяр хүргье. Баярлалаа. За мориныхоо удам өгшөл урд өмнөх амжилтаас нь. Энэ сая сумандан малцтайхан наадам төрүүлчихэд ирсэн. За өөрийгөө одоо үзэгчтэй сайхан. Наа Сүхбаатар аймгийн Асгас сумын Улсын аварга малчин Баатар чулууны Ганбат гэдэг залуу гэж байна. За энэ сайхан одоо нутагт ирж Монгол морины наадамд ирж одоо морь хайрагдууллаа. Үзэгч түмэндээ одоо та баяр наадмын мэд дэвшүүлэхгүй юу? За энэ үзэгч түмэндээ сайхан дуулын баяр наадамд ирж морь ороосон дэх баяртай байна. Сайхан наацгаараа гэж байна. За тань дараагийн наадамд амжилт хүсье. Баярлалаа. Сүхбаатар аймгийн Халдсан сумаас шинэ баярын галтар морь. За танд одоо баяр хүргье. Өөр үзэгч түмэндээ одоо өөрийгөө танилцуулъя. За та бүхэнд баярлалаа. Намайг Сүхбаатар аймгийн Баруун сумын 5-р гэргэн Алишкийн өсгөө ирдэг залуу байна. За морины удам өгшөл урд өмнөх амжилтаас. Миний нэр мөр одоо манай өөрийн өвнөгөө одоо урд өмнө амжилт өгөл битүү мөр нэг баг цагаан наадамд ганц хоёр орсон. Тэр мөртөө. За уул уянд одоо Монгол морь уралдах сургаар ирсэн баг. За монголоор уралдаж байгаа энэ сайхан нутгийн одоо үзэгчдэн олонд одоо өөрийнхөө сэтгэлдлийг болон баяр наадмын мэд дэвшүүлээч. Манай уулын сумд би уралдах дуртай юм. Манай уулын бол дандаа Монгол морийг их олж уралддаг. Миний нэр мөр соёлын бондоо энэ онд ирж бас 7 орж ирсэн мөр 7 соёлын бондоо. Ер нь би уулын дээр их уралдах дуртай юм. Дандаа монголоор уралддаг болохоор. Ер нь Монгол мөр уралддаг уулынхаа нутгийн ард иргэд зан олонд баярын мэд дэвшүүлье. За танд одоо дараагийн наадамд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За. Төвшин Ширээ сумын уяач Бямбарын халтар аман үзүүлж Баярын сумын уяач Төвшин Батын 3-р Баруун сумын уяач шинэ Баярын 4-р
асар сумын аваач амбатын дээр найрын тав дурсараа одоо сайхан төрийн баярын их модон раалдсан мөхөн асаа төрүүлж хоролцсон олгондоо хайхагсан хордын хүлээгээд сайхан шхас түлжүүлэн саргын хөрмөд тавилт түлжүүлэн ичээд сайхан суудаас хсэлжүүлэн эрдэнэ төрийн дураа ярилцүүлэн нахтны төрийн төсөлөөгөө төмөрзүүлээ сонгонгүйдэг нахтны төрийн төсөлөөгөө ярилцуулаа сонгонгүйдэг Сара сумпратыртыг урдам ханаа дуудадыртыг Сара сарадыртыг хавсан сумшиг дуудадыртыг Айнагнаа ваттыр татмагнаа тарганжалаа туманне хүлгөө Раш тусан атуунаас хонжаадтахаарэ шаширдэд хийсэн сахилт туудан бурдадаа шагуудаа түнстэг мөрмин хоо Ичдэх радиан цаад эзнэх радио шэдэг зургийн манда уурах хурдан хүлээгэмэн Ахтун бичиг хатуунаас тасраа зүгтхаарэ дарин хөзүүсэн банган аймаг ганццацлуудаад надасгээ даадаг мөрмин хоо Замдан хашлагнаас нь нислэх сумны дуу. Ухаан түрлэг хадаасан Монгол шагаан харва. Халахын суутай тойрмын домогт мэрэгчүүдийн оноо хасаа модон дуутай дорнын их соёлоо.
Хархан эмэргээд харга дарга араасаа хөрөө. Шагаар оны төрөлд алтан медаль, багийн төрөлд алтан медаль авлаа. За сэтгэлээ овоолцсон уу? За энэ нутгийнхаа Эрдэнэ жавхлан дуулынхаа таглаганд ингээд хүрэлцэн ирээд нутгийнхаа зонгоолонд одоо бас өнөөдрийн энэ сайхан наадмын мэндийг дэвшүүлье. Ерөнхийдөө бол нутаг ус маань ингээд жилийн жилд отхон наадмаа ингээд энэ ууландаа хийдэг. Миний зүгээс бол бас энэ шагаа спортоор энэ нутаг усанд ирсэн цагаас хойш хичээлдээд одоо 10 гаруй жил, бараг 20 жил хичээлж байна одоо. Тэгээ бас төрөөсөндөө баяртай байна. За өөрийнхөө хувьд аймгийн гоц мэргэн. За өнөөдөр ер нь хэдэн хүн хэдэн баг оролцсон. За өнөөдөр яг 6 багийн нийт нэг 40 гаруй хүн оролцсон да. Тэгээд ерөнхийдөө манай баг бол яг ерөнхийдөө суглаагаар хийгдээд суглаан дотроо бас арай бас илүү чансаатай баг болсон юм болоо да. Монгол түмэн сайхан надараа. За Эрдэнэ жавхлан туулын Дахлах баяр цэнгэл наадмын хурдан соёолын насны мордын уралдаан одоо гарааны 6-аар хөдлөх гэж байна. Тэгээд Сүхбаатар аймгийн Уул уян сумын Төвшин Магна галын залуу яш баячхийн мөнх сайхны 2 соёолон мордуулж байна. За энэ 2 соёолонд одоо Бат Эрдэнэ, Ёсөн Эрдэнэ, Энх Эрдэнэ гэж одоо ах トゥ 2 уралдаан шүүхэд одоо бас энэ 2 соёолонг одоо унж байгаа юм байна. Энэ наадмын нэгэн хэсэг чимэг болсон 2 шарга соёолонтой одоо Бат Эрдэнэ, Ёсөн Эрдэнэ, Энх Эрдэнэ гэдэг ах トゥ 2 унаач одоо уралдааны замд гарах гэж байгаа сайхан мөчтэй таарлаа. За Сүхбаатар аймгийн Уул уян сумын Төвшин Магна галын залуу яш баячхийн мөнх сайхан гэж одоо сая Монгол Магна 2025-д одоо азраг хайрагдуулсан амар санаагийн Жалхаас өрнгийн амар санаагийн хонгор азрагыг одоо ууж хурдлуулсан. За 6000 шаргын өрөөдөм 6000 шаргын үргэлжлэл алтан гэрлийн 4 хүү гэсэн одоо 4 алдартын үргэлжлэл болох одоо энэ хүүрүүдмүүд одоо ингэж 2 соёолонтой 2 шарга соёолонгоор одоо ах トゥ 2 566 577 гэсэн номертойгоор одоо мордож энэ наадмын чимэг боллоо. Тосчл ухлаа эзэн нь суудан цэнхэр хөдсийг нь тухамдаа хүргийдэ. Хей нүрөөлөх шиг өргөөтэй хатг шилгэх шиг хатраатай тавхил дундаа цэгцэрсэн баярын хурдан хүлэг минь дэд нанжин шинжээрээ дэлгэр наадмын Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай Сүхбаатар аймгийн Уул уян сумын жавхлан төвийн нутагт орших Багаалтан аваа буюу Эрдэнэ жавхлан туулын Дахлах баяр цэнгэл наадмын хурдан соёолын насны морд за төхөөрөмж рүү одоо орж байгаа торгон мөчийг та бүхэн харж байна. Орлогын төмөө их мөрөн спорт үндэсний холбоо маань одоо наадмыг хэрхэн яаж зохион байгуулах тал дээр бол одоо та бүхэн товч өгөөд тод том руу харагдаж байна. За одоо ингээд 50 байчдыг одоо ард нь авч үлдээд за одоо ингээд сайхан том төхөөрөмжтэй хүүхдүүд яарамгүй сайхан алхуулаад орж байгааг харуулж байна. За Сүхбаатар аймгийн Уул уян суманд орших Багаалтан аваа буюу Эрдэнэ жавхлан туул бол одоо жил болгон намрын тэргуун сарын шинийн 3-ны бэлэг цайн өдөр одоо бас уламжлуулган явагддгаар онцлогтой Сүхбаатар аймгийн хэмжээнд бол одоо аймгийн чанартай хамгийн одоо том наадам болдгоор бол онцлогтой мордны чанар чансааг шалгасан их сайхан наадам болдог. За манлайдагч одоо гараа өргөсөн. Орчилоо эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай Сүхбаатар аймгийн Уул уян сумын нутагт орших Багаалтан аваа буюу Эрдэнэ жавхлан туулын Дахлах баяр цэнгэл наадмын
Хурдан соёлонгийн насны мөрдийн гуралдаан газар газрын хурдан шантастаа 50 гаруй алтан тууртууд одоо ган дөрвөн дуурайгаараа газар бомбурдан энэ их хуралдааны тэнгэрээр алтан тоосоо өргөж байгаа мөчийг таавхан харж байна. За соёлон эргэмгцээ сайхан шиг тэр соёлон гараад ирсэн. За хүүхдийн номер дараахаа харагдахгүй 400 хэдэн номертэй юм да. Ард дээр нь 247 номертэй. 247 номертэй хэр соёлон гараад ирсэн. 247 номертэй. 247 номертэй халуун соёлон Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Готов дөржийн халуун соёлон байна. 247 номертэй. За энэ одоо хурдэлтэй хээрмөр 42 номертэй хэр соёлон одоо өнгө аваа гараад ирсэн. 42 номертэй. За 42 номертой одоо бүртгэл нь харагдахгүй. 42 252 номер. 42 номертой дугаар. За энд одоо бүртгэл нь байхгүй байх шиг бах. За 258 номертой Зээрд соёлон. 258 номертой Зээрд соёлон. Энэ дээр бас бүртгэл нь байхгүй. 252 номертэй юм уу? 252 номертой Сүхбаатар аймгийн Эрдэнэцэн сумын Мөнх сайхны Сартай Зээрд соёлон байна. Цаагуур одоо айргийн 3 дээр гараад ирсэн. За энэ одоо 247 номертой Сүхбаатар аймгийн Мөнхөн сумаас усан. Энэ өнгөний одоо цэхэр касктай хүүхдтэй. За энэ 5 дээр. За хүүхдүүд гэвчлээ номер харагдахгүй 30 номер уу 300 юу? 30. 120 номертой 128 тэр бас байхгүй. 308 номертой хонгор соёлон Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнх жаргалын жагдгийн хонгор соёлон байна. 444 номертой хэр соёлон. За 444 599 номертой Сүхбаатар аймгийн Уулгын сумын Төвшинмөгийн нагалын залуу яач. Баячгийн Мөнх сайхны Шарга соёлон байна. 440 номертой Юмбэ хэр соёлон Сүхбаатар аймгийн Баруун урт сумын Эх болтын хэр соёлон 444 номертой урагшилж байна. За одоо ингээд 534 номертой. За өнгөрөөгөө очноо. За 599 номертой Сүхбаатар аймгийн Уулгын сумын Төвшинмөгийн нагалын залуу яач. Баячгийн Мөнх сайхны Шарга соёлон. За өнгөн дээр шууд өнгөрөө яа. Үзүүр дээр очиж. За 16 номертой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрдэнэбаатарын хэр соёлон урагшилж байна. За 120 хэдэн номертэй юм бэ? За ингээд энэ одоо энэгээр л одоо хүүхдүүд буруу яваад байгаа юм да. Сүхбаатар аймгийн Уулгын сумын Жавхлан тугийн нутагт орших баг алтан овоо юу Эрдэнэ Жавхлан туулын дахлах баяр цэнгэл наадмын хурдан соёлон насны мөрдийн гуралдааны өнгөн дээрээ за энэ одоо ногоон цээжвчтэй хол зоовчтой хонгор соёлон гарч ирээ хөтөлсөн байгаа. За ойр тогтоор номерын хараад үзэгчтэй одоо мэдээллийг хүргэнэ. За энэ дээр уг нь ингээд туг зоогоод хүүхдүүдтэй хэлсэн л баймаар юм да. За хэдэн номертой хонгор соёлоо? 120. 128 номертой хонгор соёлон Сүхбаатар аймгийн Уулгын сумын Цэрэн Балтын хонгор соёлон байна. Сүхбаатар аймгийн Уулгын сумын Цог удрахын Цэрэн Балтын хонгор соёлон мөн бахаата. Цэгмэдийн цог удрах гэж Сүхбаатар аймгийн Уулгын сумын аймгийн алдартай цэгмэдийн цог удрах гэж төвийн бүс соёлоо тавлуулсан. За эдний одоо унган мордоос одоо улсын одоо довтой мордол их олон байдаг да унгаадуунаас нь улсад одоо харигдсан төрүүлж харигдсан цэгмэдийн цог удрахын одоо Цэрэн Балтын хонгор соёлон одоо хөнгөн дээр Сүхбаатар аймгийн за хамуу хүзүүн дээр энэ хэдэн номертой хүрэн соёлон хамуу хүзүүний хүрэн соёлон засмал талтай хүрэн соёлон байна да. За айргийн 3 жоохон сууч хахаа айргийн 3 хол соёлонгийн хэр соёлон 16 номертой юм уу?
За 16 номертой Хээр соёолон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрдэнэбаатарын Хээр соёолон байна. За урагшлаа шаха урд хэдтэйг. За тэгээд жоох ахаа урагшил 345 номертой Зэгэл соёолон 345 номертой Зэгэл соёолон Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Инх тайвны Зэгэл соёолон байна. За 747 номертой 747 номертой Сүхбаатар аймгийн Хонгон сумын Шинэ баярын Хээр соёолон байна. 747 номертой хайргийн 3 дээр явж байна. За 16 номертой Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас за 60 энэ одоо энэ 30. За 30 номертой Зээр соёолон 30 номертой одоо энэ дээр бүртгэл дээр байхгүй. Оо 308 биш үү? Мөн дэ 308. Сүхбаатар аймгийн Халдсан сумын Жагдгийн Хонгор соёолон 308-тай мөн байлгүй дээ. За одоо энэ засмал дэлтэй хурд дэлтэй Зээр соёолон айргийн 5 дээр нэг жоохон суучгаа нэмэгдээ өгд болсон байгаа. Хэдв? 61 номертой. За 61 номертой Сүхбаатар аймгийн Халдсан сумын Мөнхбаатарын Хээр Зээр Халдсан соёолон байна. Айргийн 5 дээр 211 номертой 211 номертой Хонгор соёолон Сүхбаатар аймгийн Уул уян сумын Гандамрын Сүхбаатарын одоо Хонгор соёолон наад дээр 5-ын бууран дээр орж байна. 345 номертой Зэгэл соёолон 345 номертой Зэгэл соёолон Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Инх тайвны Зэгэл соёолон 61 номертой Зээр 61 номертой Сүхбаатар аймгийн Халдсан сумын Мөнхбаатарын Зээр талцсан соёолон за 200 энэ шарах соёолын хэд номертой байна уу? 340 шарах соёол хэд вэ? За 308 номертой Сүхбаатар аймгийн Уул уян сумын Гандамрын Сүхбаатарын Хонгор соёолон одоо энэ 10-ын бууран дээр явж байгаа 308 номертой энэ шарах соёолын за шарах соёолын 211 номертой Хонгор соёолон 211 номертой Хонгор соёолон Сүхбаатар аймгийн Уул уян сумын Хос цэнлэнгийн хүрэн соёолон хүрэн гэж бүртгэсэн байхаа Хонгор байхаа өөр 211-тэй байхгүй байхаа. За 2 соёолон Хонгор соёолон Сүхбаатар аймгийн Уул уян сумын Гандамрын Сүхбаатарын Хонгор соёолон одоо энэ 3 6 7 8-ын бууран дээр явж байна. 308 номертой 308 номертой Хонгор соёолон яа 308 номертой ч удаа 308 номертой Хонгор соёолон Сүхбаатар аймгийн Халдсан сумын Мөнхжаргалын Жагдгийн Хонгор соёолон 16 дээр явж байгаа юм байна. За 16 өнгөрн дээр Сүхбаатар 16 номертой хэцaalгуу соёолонгуудын Хээр хэцаалан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрдэнэбаатарын Хээр соёолон байна. Өнгөн дээр за амын хүзүүн дээр 345 номертой Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Инх тайвны Зэгэл соёолон одоо хайргийн 3 дээр урагшил 128 номертой 128 номертой Хол соёолон Сүхбаатар аймгийн Уул уян сумын Цэрэн Балтын Хонгор соёолон за энэ одоо нэг систем нь үнччихсэн байх юм да. За 61 номертой эмэгтэй хүүхэд унсан Сүхбаатар аймгийн Халдсан сумын Ариат Мөнхбаатарын Зэгэл Халдсан соёолон байна. Сүхбаатар аймгийн Халдсан сумын Мөнхбаатарын Зэгэл Халдсан соёолон байна. За энэ чэнэс энэ шарга соёолыг нэг харуулчих. За 747 номертой Сүхбаатар аймгийн Хонгон сумын Шинэ баярын Хээр соёолон байна. За 211 номертой Хонгор соёолон Сүхбаатар аймгийн Уул уян сумын Гандамрын Сүхбаатарын Хонгор соёолон одоо 8 дээр яваад байгаа юм байна. За
За ингээд Сүхбаатар аймгийн уул уян сумын Жавхлан туугийн нутагт орших Багаалтан буюу Эрдэнэ Жавхлан туулын дахлах баярсгал наадмын за ард түмэн одоо морин дуртай Монгол түмэн бол соёлын насыг дээдлж одоо соёлын насны одоо тоосонд нь орно гэмээр ярилцдаг. Тийм учраас одоо хурдан соёлын уралдаан газрын хурдан шандас 50 гаруй алтан тортууд энэ одоо тоосоо өргөж одоо хурдалж байна. Өнгөн дээрээ 345 номертэй Зэгэл соёлын Сүхбаатар аймгийн Халдсан сумын Мөнхөн сумын Энх тайвны Зэгэл соёлын одоо өнгөн дээрээ гараад ирсэн бол 16 номертэй Сүхбаатар аймгийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрдэнэбаатарын хэн соёлын аман үзүүн дээр 61 номертэй эмэгтэй хүүхэд улсын Сүхбаатар аймгийн Халдсан сумын Мөнхбаатарын одоо Зэгэл халдсан соёлын айргийн 3 дээр за үзүүр дээр одоо Зэгэл соёлын 345 номертэй Мөнханы Энх тайвны Зэгэл соёлын одоо бас өнгөн дээрээ гараад ирчээ. Газрын хурдан шандас 50 гаруй алтан дуртыг одоо бас ингээд өнгөдөө гараад ирнэ гэдэг бол тийм ээ. За одоо овооны өөд бол нэлээ өгсөөрэ. Өдөөд болоогүй 50 дараа болоогүй байгаа. За 16 номертэй Хээр соёлын Хосарбай тамхтай юм уу Хээр соёлын одоо аман хүүзүүн дээр самбай дэрлээ явж байгаа. Айргийн 3 дээр Сүхбаатар аймгийн Халдсан сумын Мөнхбаатарын Зэгэл халдсан соёлын айргийн 3 дээр эмэгтэй хүүхэд улсын 61 номертэй за 747 номертэй энэ Хээр соёлын ч одоо бас аман ангалзаатай одоо бас урагшлж гал байгаа да 747 номертэй Онгон сумын шинэ хоёрын Хээр соёлын за тэгнэ энэ одоо хоорондоо бас 128 номертэй Сүхбаатар аймгийн уул уян сумын аймгийн алдартай цэгмэтийн цог өдрхийн үе Цэрэнбалтын онгор соёлын одоо айргийн 5 дээр явж байгаа за Долоодор Сүхбаатар аймгийн уул уян сумын Тэгшүүгийн залуу яч Гандамрын Сүхбаатарын онгор соёлын долоодор явж байна. За үзүүр дээр Зэгэл соёлын хэвээрээ за амын үзүүн дээр Хээр соёлын айргийн 3 дээр Онгон сумын Хээр соёлын 747 номертэй за энэ тоорондоо одоо болоогүй Зэгэл соёлын дээр очино. За Зэгэл соёлын ч одоо нэг сайхан явдалтай юм аа. 50 дуухан шиг араас нь одоо маргийн юм ирэхээргүй 50 сайхан явдалтай юм. За Халдсан сумын одоо Мөнхбаатарын Зэр соёлын арай жоохон үлдэмдэг 61 номертэй эмэгтэй хүүхэд улсан айргийн 5 дээр арай жоохон үлдэмдэг самбай дэрлээ яваад байна. За ингээд Сүхбаатар аймгийн уул уян сумын нутагт орших Багаалтан буюу Эрдэнэ Жавхлан туулын дахлах баярсгал наадмын хурдан соёлын насны мөрдийн уралдаан за одоо овоо өгснөө. Алтан дээр овоо нэвэл ингэрлэг өсгөд одоо бас л нэг адуунуудын тамирыг нэлээд шахван да. За намрынхан одоо намрын сүүлээр одоо баг наадмын хаалт болдог. За аймгийн чанартай Сүхбаатар аймгийн 13 сумаас иж оролцдог. Энэ бол мэдээ чансаа өндөр аймгийн одоо чансаатай ийм сайхан наадам болдгоо. За өнгөн дээр 345 номертэй Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Энх тайвны Зэгэл соёлын өнгөн дээр аман үзүүн дээр 747 номертэй Сүхбаатар аймгийн Онгон сумын шинэ хоёрын Хээр соёлын аман үзүүн дээр айргийн 3 дээр Сүхбаатар аймгийн Халдсан сумын Мөнхбаатарын Зэр талцсан соёлын айргийн 3 дээр за айргийн 4 дээр 128 номертэй Сүхбаатар аймгийн уул уян сумын аймгийн алдартай цэгмэтийн цог удрахын онгор соёлын айргийн 4 дээр за айргийн 5 дээр 116 номертэй Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрдэнэбаатарын Хээр соёлын айргийн 5 дээр явж байна. За арагшаа энэ хэдийг нэг харуулж 14-ийг нэг харуулчихоо. Өдөд болоогүй араа болоогүй. За 67 номертэй Сааран соёлын гараад ирсэн. 267 номертэй Сааран соёлын Сүхбаатар аймгийн уул уян сумын ганцоочин Сааран соёлын байна. 6 дээр 258 номертэй Хонгор соёл Зэгэл соёлын байна. Засмал дэлтэй Зэгэл соёлын 258 номертэй 258 за урагшлаа хүртгэл дээр дараахан байхгүй гоо. За шууд өнгөн дээр Эрдэнэ Жавхлан туулын Багаалтан овооны дахлах баярсгал наадмын наа машина шахал та. Зүгээр шахаад ор. За хурдан соёлын улсны мөрдийн уралдааны өнгөн дээр Сүхбаатар аймгийн
Мөнхөн сумын Эрдэнэбаатарын их тайвны зэгэл соёлон 345 номертой. За хамуу хүзүүн дээр 747 номертой Сүхбаатар аймгийн Онгон сумын хэр соёлын айргийн 3 дээр Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхбаатарын зэгэл соёлон айргийн 3 дээр, айргийн 4 дээр Сэгмэдийн цог Бадрахын онгор соёлон байна. 258 номертой энэ одоо онгор соёлон Сүхбаатар аймгийн Асгах сумын Сумын алдарт уяач Гөлгөөгийн онгор соёлон одоо зэгэл соёлон айргийн 4 дээр орж ирж байгаа юм биш үү? Орж ирж байгаа юм биш үзэгчтэй. За эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэтэй наадамжтай Сүхбаатар аймгийн Уулын сумын нутаг дөрших Магалтан хуваа буюу Эрдэнэ жавхлан туулын дахлах баяр цэгэл наадмын хурдан соёлын насны мөрдийн уралдааны өнгөн дээрээ Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын их тайвны зэгэл соёлын өнгөн дээрээ за 747 номертой Сүхбаатар аймгийн Онгон сумын хэр соёлон одоо өнгөн дээрээ гараад ирсэн. За одоо ингэ шууд очиж зогсчих. Явчих зүгээр. Тосоод харчих. За онгоноос төрүүлэхгүй, халзангаас төрүүлэхгүй. Мөнхөнөөс төрүүлэхгүй гэдэг нь одоо хэдэх юм шиг бүр цаашаа явах. Наач араа орох шууд хүмүүс рүү шахаас өгч. Наач араа орох үү. Жоо яв. Яваад аргашаа харчих. Тэгэхгүй наач араа орох үү. За түрүүмэгнээс Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат. Онгон сумаас за амуу үзүүн дээр Халзан сумаас 61 номертой Мөнхбаатарын зээр тазаа за 345 номертой Мөнхөнөөс айргийн 4 258-аас Асгатуу. Айргийн 4-т, айргийн 5-т Сүхбаатар аймгийн 444 номер Сүхбаатар аймгийн Баруун уртаас за 6 дурдаа Сэгмэдийн цог Бадрахын цог Бадрахын одоо хонгор соёлын 6 дурдлаа. За танд баяр хүргэе соёлын төрүүлэг. За баярлалаа. За үзэг шолондоо өөрийгөө болон мордныхоо удам өгшил урд өмнөх амжилтаас нь. За баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяа залуу Намдан нуржин шинэ гэж байна. Уяач байна. За мордны удам өгшил. Миний хэр соёл бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяа аймгийн алдарт биш Монголын намайг дааганд дунганд нь билег өгч ирсэн. Энэ жил сумынхаа 100 жил тавлаад. Сая нэг овоон төрүүлээ, нэг ам үзүүчээ. Сая энэ дэрч төрүүллээ. За энэ сайхан хайрхны бэлэнгээр тэрж одоо Монгол морьороо уралдаж одоо Монгол морьороо уралдаж соёлын төрүүлэглээ. За монголороо уралдаж угаад уяаш таны хувьд одоо бас сайхан сэтгэлдээсээ тийм ээ. Монгол морьороо уралдаж байгаа энэ Орлон төмөх морин спорт уяашныхаа холбооны хамт олонд одоо бас энэ сайхан сая Монгол багны дээр хазраг орсон. Ууланд их бас Монгол морь дээр их уралд нэг жилээс их уралдаад байгаа. Ямар ч байсан их наадмын зохион байгуулалт ер нь нэг сайхан болж байна. Уулын ард тум бас наадмын зохион байгуулалт ер нь сайхан ялгалт малгалт ер нь сайхан болж байна. За тань дараагийн наадамд амжилт хүсье. За баярлалаа. За хурдан соёлын насны амуу үзүүн Сүхбаатар аймгийн Халзан сумаас за танд баяр хүргэе. Үзэг шолондоо өөрийгөө танилцуулахгүй. За баярлалаа би. Халзан сумын залуу яач Мөнхбаатар авч юм байна. За соёлынгийн одоо удам өгшөл урд өмнөх амжилтаас. За энэ битүү соёлон байгаа. Удам өгшил гэвэл ган үеийн батлаг гэдэг. Манай найз унгаад байгаа. Тийм л хат байна да. За одоо наадам зохион байгуулж байгаа энэ сайхан наадмыг үзэж байгаа үзэг шолондоо наадмын баяр мэндэ. За наадам зохион байгуулалт бол үнэнхүү сайхан гоё болж байна. Энэ нийт наадамч олондоо мэд төвшүүлье. За дараагийн наадамд амжилт хүсье. За өөрийгөө болон үзэгч түмэнд одоо морьныхоо удам өгшил урд өмнөх амжилтаас. За миний энэ соёл Сүхбаатар аймгийн Халзан сумын за аймгийн алдарт уяач Сүхбаатар шинэ хоёр найз юм байна. Унгаа одоо бэлгэн дэрсэн одоо. За урд өмнө одоо яаж уралдаж вэ? Урд өмнө ер нь уралж 2 жил анх одоо уралж байгаа. Битүү мөр. Сая Халзангийнхаа 100 жилд уралдаад 27-д орсон. За найздаа баярлж байна. За наадмын зохион байгуулалт тийм ээ Монгол морьороо одоо уралдаж байна. Таны хувьд бол одоо уул уянд бас ирж уралдаж байгаа харагдаж байдаг. За ер нь Монгол морьоор уралдаж байгаа ер нь цөөхөн сумдын нэг ер нь Монгол одоогоор уралдах нь маш зүйд. Энэ сайхан Монгол уламжлалаа авч үлдэж байгаа ер нь уул уян сумынхаа уяаштай холбоонд за ард иргэд талархаж байгаа илэрхийлье. Наадмын зохион байгуулалт маш сайхан болж байна. За танд дараагийн наадамд амжилт хүсье. За баярлалаа. 5 хүн амжилт хүсье. За баярлалаа. За морь 5 турталсан бол өнөөдөр соёл ахаа 4 турталлаа. Танд баяр хүргэе. За баярлалаа. Надад гөлгөөгийн оюун болдог.
Энэ отгоцын сая 100 ороод төрүүлээд ирсэн соёлоо. За, удам өгшил. Удам өгшөл өөрийн унгаа одоо. За, баяр наадмын одоо үзэж байгаа үзэгч олондоо баяр наадмын мэндийг төвшөлгүй. За, өөдний авуулаас агч байгаа нутгийнхаа нийт хүмүүстээ баярын мэнд хүргье. За, дараагийн наадамд амжилт хүсье. За, баярлалаа. Ажлын өндөр суралцчихъя. За, баярлалаа. За өөрийгөө танилцуулаад морийнхаа амжилтын талаас удам судрын талаар дэлгэрэнгүй ярина. За би Скватра аймгийн Мукан сумын 3 дугааргийн манай залуу Андын тавин залуу байна. Сумын алдарт байж. За эгэл дүрээний удам болонгоод эхний болонгод манай сумын Баатрын өрн гэж бүр азарганы төл эцэг нь болонгод Уулын сумын Гөлөн жалхаа гэж чалаа гэж Түмэн ахын адууны цэгэл азарганы төл. Энэ нодлон хязаад өөр мөрөн сумын наадамд хайргажсэн. Тэгээ ер нь тэгээд нэлээ одоо орсон доо. Тий, багж санг наадам тэр нь тий. За одоо үл энэ бол наадмын хувьд бол отхон наадам болж байгаа шүү дээ тийм ээ. Тий. Отхон наадамдаа сайхан уралдаж айраг авч яалаа наадмын отголлоо сайхан байна баяртай. За өнөөдрийн наадмын зохион байгуулалтын талаар. Зохион байгуулалт бол өстой өндөр түвшинд янзын сайхан болж өмнөхөр гоё наадам хийж чаддгийг харууллаа. Тэг өстой баяртай байна. Монгол одоо яаж сайхан уралдгийг тийм ээ. Уул оюунчууд харууллаа. Уул оюунчууд уулын дахлаа сайхан боллоо гэж баярлалаа гэж хэлээ та. За баярлалаа. За баярлалаа. За танаа хамт олон ажлын амжилт хүсье. За. Асууд сумын уяач Өлгөөгийн зэн 4-р Араб сумын уяач Батбүгийн хайргийн давтарчлан ирвэ. Сайхан төрийн баярын их наадам сүмбхэн насаа төрүүлж хөрсөн яландаа хөгцөн хөртөн хэлгэнэ. Сайхан шпэсхэн тулан сөргийг хөрмөтэн спүртүлэн сайхан сүндэс сүртүлэн хөртөн түрэн дураа хөрстүлэн тоосон дундаас өнгөлж ирлээ хурдан буян минь танан хөлсөө цацлан тасарчлэрлээ хүлгэн хэмэр сундасан ташаагийн ханцыгараа арчида хей ёроо хэлэх шиг өргөтэй хатг шилгээх шиг хатраатай тахил дундаа цэгцэрсэн баярын хурдан хүлэг минь дээд нанжин шинжээрээ дэлгэр наадмыг чимнэ задгай алтан тоосон дундаас тодорчил ирсэн зоос мормын зангирсан өлөмсөө асган тосч лухтаа эзэн нь сууд
эцсийг нь тухамдаа хүргий. За сайн байна уу? Сайхан нааж гэнэ үү? Өсвөрийн барилдаанд сайхан барилдаж төрүүллээ. За сэтгэлээ хуваалцсан уу наадамч олондоо? За сайхан нааж гэнэ. Сайхан барилдаж овооныхоо ингэр төрүүллээ. Сэтгэл өндөр байна. За овооныхоо наадамд хэд их удаага зодголж байна вэ? Ер нь овооныхоо наадамд жил болгоно л ер нь өсвөрийнх нь барилдаанд барилдаг та. Энэ жил төрүүллээ. Өмнөх жилүүдэд яаж барилдаж вэ? Өмнөх жилүүдэд нэг төрүүлж нэг үзүүлжсэн ингээ хоёр дахь төрөв. За энэ жил ямар сумдын наадмаар барилдваа? Ер нь энэ бүхий спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ? Энэ жил онгон сумын 100 жилдээ сумынхаа наадам Төвшин ширээ сумын 100 жил. Тэгээ аймынхаа баяр наадмуудад төрүүлстэй цолны мэлалга наадмуудаар бас төрүүлсэн байгаа. Тэгээд бүхий спортоор хичээллээд нэгдүгээр ангиасаа ер нь хэд хичээлж эхэлсэн дээ. Одоо хэн багшийн секс тоглолтод хамрагдаж байна вэ?
Одоо Сүхбаатар аймгийн биеийн тамирын спортын газар дээр аймгийн арсан цагаан үгийн хот тэгээ чөлөөтийн багш ивэл шинэ нийлэг багш дээрээ бэлтгэл хийж байгаа. За сайхан баярлалж төрүүлсэнд нь баяр хүргэе. Тэгээд наадамчаа олондоо мэдтгээ төвшүүлнэ. За та бүхэн минь ингээд сайхан надараа гэж хэлээ та. За баярлалаа. За баярлалаа. Монгол түмэн сайхан надараа. ажнэхээр төгсөлдөнд босоо адис хэмээр бомбсон тоосон буугаад ихээр буцаж торроо ерөөтэй хүлээ оннгийн авраг хээр одон набин румагна нутаг там хурсан хээр нулимсан ирүүлсэн хээр онцгой төрсөн модурхээр одны шүхэн домог хүлээ Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай Сүхбаатар аймгийн уулын сумын жовхон төвийн нутаг дөрших Багаалтан говь буюу Эрдэнэжихлэн туулын Даглаг баяр цэнгэл наадмын хурдан дааган насны мөрд одоо төхөөрөмжний яраар нэгэн зэрэг сайхан оролоо. За хэдэн мөчийн дараа одоо хурдан даагны уралдаан гарааны зурхайд одоо нэгэн зэрэг сайхан иргэнэ. За Сүхбаатар аймгийн уулын сумын орлон төмөөх мөргөн спорт уяаштай холбоо. За засаг даргын намгийн газар хоржийлөө эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай Сүхбаатар аймгийн уул уян сумын жовхон төвийн нутагт орших Багаалтан говь буюу Эрдэнэжихлэн туулын Даглаг баяр цэнгэл наадмын хурдан дааган насны мөрдийн уралдаан ийхүү нэгэн зэрэг эргэж за газрын хурдны шантастай 50 гаруй алтан тууртууд энэ их уралдааныхаа тэнгэр дор алтан тоосон өргөж байгаа. За дааг эргэмгцээ Сүхбаатар аймгийн уул уян сумын алдарт уяаж ганц үеийн хонгордог за одоо хүүхэдгүй дунд талд явж байна. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Зоригтын Батнорвын хонгордоо буган даагын нараар явж урагшилж байна. Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэбаатрын хээр дааг одоо энэ урагшаад байх энэ ч одоо бас л явдаг даагда за ганц үеийн хонгордог одоо хүүхэдгүй юм уу да жолоог нэвхэ тавьсан байхаа айргийн 5 6 дээр урагшилж байна. За Батнорвын хонгордог одоо аман хүзүүн дээрээ юу. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэчин доржийн хүрэн дааг нь айргийн 3 дээр за Сүхбаатар аймгийн Сүхбаатар аймгийн Мөнххан сумын 68 номертэй Сүхбаатар аймгийн Мөнххан Асах сумын Ганбатын Баатар чулууны одоо бор дааг байна. Ганбат гэж уяас ойлгоно уяас ойлгонд харуулж байгаа юм байна. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэчин доржийн хүрэн дааг аман хүзүүн дээр Сүхбаатар аймгийн уул уян сумын Зоригтын Батнорвын хол дааг айргийн 3 дээр за Сүхбаатар аймгийн Асах сумын Ганбатын галтар дааг айргийн 4 дээр за Сүхбаатар аймгийн баруун урт сумын харьяат Амар хотын хүрэн дааг 6 дээр юм уу да наагур азарган дэлтэй хүрэн дааг айргийн 6 дээр урагшилж байна. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэжихлэн туулын Багаалтан говьны Даглаг баяр цэнгэл наадам одоо намар ороо энэ аймгийн чанартай аймгийн бараг бүсийн чанартай наадам болдгоороо бас онцлогтой. За өнөө жил одоо суманд Сүхбаатар аймгийн 7 сумын хой болсон. За 7 сумын хойд одоо айргад төрүүлсэн хурдан хурцлэг мөрдүүд одоо энэ уралдаанд одоо зорж ирснээр одоо бас сайхан том наадам гэдгээ бол одоо бас харуулж байна. За хол зоо нэмнэтэй Сүхбаатар аймгийн баруун урт сумын Амар хотын үзээрдэг одоо урагшилж байна. Сүхбаатар аймгийн
уул уян сумын Эрдэнэтийн бууралдааг одоо сумынхаа баяр наадамдуудаа айргийн 3 турталжуулуудаа бууралдааг одоо урагшаад уух явцтай байна. Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэтийн хүрэн дааг одоо энэ хар касктай хүүхдтэй урагшилж байна. За энэ Эрдэнэтийн хүрэн дааг Баян дэлгэр сум байгуулагчдын түүх 100 жилийн ойд одоо хайрагдсан. За энэ цэхэр 117 номертой цэхэр хадган хүзүүвчтэй хонгор дааг 117 номертой цэхэр хадган хүзүүвчтэй хонгор дааг Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Зогтбаатарын хонгор дааг байна. За өнгөн дээр урагшлаа. За энэ Сүхбаатар аймгийн Асгах цумын эмэгтэй хүүхэд унсан 68 номертой Сүхбаатар аймгийн Асгах цумын Ганбатын галтар дааг айргийн 3 дээр. За өнгөн дээр энэ зоовч нэмнэтэй хүүхэд нэг өвчөө номер нь харагдахгүй юм. За амын үзүүн дээр Дэчин дөржи хүрэн дааг байна. За айргийн 3 дээр ганц цоожийн хонгор дааг хүүхэдгүү тавьсан юм жолоог нэвхээ тавьчихсан байна. За айргийн 4 дээр Сүхбаатар аймгийн Асгах цумын Ганбатын галтар дааг. За айргийн 5 дээр энэ цагаан зүвчтэй хонгор даагны номер нь дараахаа харагдахгүй юм да. Хүүхдүүд нь гэвчлэр номер нь одоо бас харагдаж өгөхгүй энэ одоо за энэ өнгөлөөд байгаа одоо энэ хэр даагны одоо бас хүүхдийн ой Сүхбаатар аймгийн Асгах цумын одоо бор дааг байна. Сүхбаатар аймгийн Асгах цумын бор дааг байх шиг байна үзэгчтэй. За энэ одоо битүү нэмнээд Сүхбаатар аймгийн Асгах цумын бор дааг байна. За урагшлаа. Өнгөн дээр Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэчин дөржи хүрэн дааг Дашаан толгоон дээр 100 цай тамгатай амын үзүүн дээр за өнгөн дээр одоо Асгахтын бор дааг байна шүү. Ганбатын Асгахтын бор дааг ихнээс айрагдуулсан өнөөдөр дааг бас ахаад айрагдахад байхын газаргүй боллоо. За амын үзүүн дээр одоо Дэчин дөржийн зэр дааг байна. Сүхбаатар аймгийн энэ одоо Халзан сумын дааг баймар юм да. Сүхбаатар аймгийн Халзан сумын дааг баймар. За нэмэгтэй хүүхэд унсан халтар дааг 68 номертой. За халтар дааг чинь ч одоо Мөнханы дааг болоо да. 117 номертой хонгор дааг Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Зогтбаатарын хонгор дааг байна. За одоо Сүхбаатар аймгийн уул уян сум гэдэг бол одоо наадмын зохион байгуулалт Монгол морьороо Монгол удаа дугаараа уралдах 4 жилийн шийдвэр гарсан. За тэр ч утгаараа одоо Сүхбаатар аймгийн бүх уяачид одоо уул уян сумыг л зорино гэдэг одоо бас сайхан яриатай болсон. 116 номертой зэр дааг Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэтийн зэр дааг Баян дэлгэрийн одоо 100 жил 7 турталцаад ирсэн. За Эрдэнэтийн халтар дааг чинь одоо урагшаад уух юм да. Эмэгтэй хүүхэд унсан ард дээр энэ каскгүй эмэгтэй хүүхэд унсан халтар дааг урагшаад уух юм да. За өнгөн дээр одоо урагшлаа 100 хонгор хүзүүвчтэй хонгор даагч одоо. За Мөнхөний Зогтбаатарын хонгор дааг одоо айргийн 3 дээр юм уу да. За цэхэр цээж нэмнэтэй хонгор даагийг одоо нэг хүүхэд нарах л одоо хүүхдүүд нэг за тэг 4 номертой Сүхбаатар аймгийн тэг 4 номертой Сүхбаатар аймгийн уул уян сумын Дамдны Батөрчгийн хонгор дааг байна. Тэг 4 номертой. За энэ одоо Монгол битүү дааганд одоо айрагдсан дааг да. За Эрдэнэтийн дааг 288 номертой Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэбаатарын Баатар Эрдэнэбаатарын галтар дааг одоо цэхэр цагаан хүзүүвчтэй одоо энэ урагшилж байна. Нэмэгтэй хүүхэдтэй хүүхэд нэг хэсэг уйдаад байгаа. За энэ улаан касктай энэ одоо Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын одоо Ники Амрватын Монгол Ардын намын дарга Амрватын хүрэн дааг мөн бахаа үзэгчтэй. За өнгөн дээр Сүхбаатар аймгийн Асгах цумын Ганбатын уйсан Баатар чулууны бор дааг өнгөн дээр 9 настай Батэрдэн гэж одоо хүүхэд унж хордлуулж байгаа юм байна. Амын үзүүн дээр Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэчин дөржи хүрэн дааг одоо Дашаан толгоон дээр 100 цай тамгатай хүрэн дааг амын үзүүн дээр айргийн 3 дээр за нэмэгтэй хүүхэд унсан за ч одоо Мөнханы хойлоо яалаа да ч одоо эмэгтэй хүүхэд унсан. За айргийн 4 дээр Сүхбаатар аймгийн уул уян сумын Баатар Эрдэнэбаатарын хээр дааг байна. За хүүхэдгүү ганц цоожийн хонгор дааг урагшилж байна. За нэг ямруудын хонгор дааг зэр дааг одоо урагшиллаа. Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэбаатарын одоо хүрэн дааг 7-гийн буурин дээр явж байна. За Баян дэлгэр сум байгуулагчны түүх 100 жилийн ойд одоо 7 турталцаад ирсэн. Монгол битүү дааганд айрагдчихсан энэ зэр даагч одоо хурдан дааг да. За одоо энэ цэхэр касктай энэ хүүхдийн одоо номер нь 200 энэ ч одоо хэд байлаа да 200 тэдэн номер юм бэ. За уул уян сумын одоо Багалтан буюу Эрдэнэ жухлан туулыг уулыг одоо тахилга баяр цэнгэл наадам одоо ёслол төгөлдрөөр ямар нэгэн маргаан бодлонгүйгээр их сайхан болж
одоо үргэлжилж байна. Тэгээд Сүхбаатар аймгийн Эрдэнэ мандал хийд Сүхбаатар аймгийн уул уян сумын засаг даргын намын газар Сүхбаатар аймгийн уул уян сумын Орлон төмөн их үндэсний мөрийн уралдаан уяаштай холбоотой хамтран жил бүрийн намрын тэргүүн сарын шинийн 3-ны бэлэгт сайн өдөр одоо энэхүү сайхан наадмыг зохион байгуулдаг. За энэхүү сайхан наадам бол одоо Сүхбаатар аймгийг бүхий сумд ирдэг. За хажуувын одоо Хэнти Дорнод аймгаас хүртэл ирдэг. Ийм сайхан өргөн дэлгэр одоо сайхан наадам болдгоо 187 номертой Сүхбаатар аймгийн баруун уртын амар утын зэр даг мөнбахаа үзэгчтэй. За энэ одоо улаан касктай Азарган дэлтэй энэ сайхан хүрэн дагаврагшилж байна. Сүхбаатар аймгийн баруун урт сумын Монгол Ардын намын дарга амар утын хүрэн даг. За энэ одоо 116 номертой Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэ утын одоо хүрэн даг одоо энэ урагшил энд дэлгэцэн харагдаж байна. За урагшлаа. За хурдан даагны уралдаанч одоо намар хамгийн сүүлийн наадмаа отголж байгаа. За одоо газар одоо дээшлэх тусам өгсөөр нэлээд мордны тамирыг одоо шавхсан ийм сайхан наадам боллоо. 117 номертой хонгор даг 117 номертой хонгор даг Сүхбаатар аймгийн Мөнхан сумын Зогтбаатарын хонгор даг. За 44 хүрэн даг амуу үзүүн дээр Гамбатын Асах сумын Гамбатын уйсан Баатар чулууны бордог өнгөн дээр яма за ганц цойчийн одоо хонгор дагийн одоо хоолоогоор нэг хоолыг хавсчихсан албарч хүүхдийн авч үлдсэн байхаа одоо энэ одоо за Эрдэнэбаатарын хүрэн даг айргийн 4 дээр яваа. За 127-той Зогтбаатарын хонгор даг одоо айргийн 5 дээр урагшилж байна. За Эрдэнэбаатарын одоо хүрэн дагаар одоо араас ирж үзүүр эдэн дагтай нийллээ. За газрын хурдан шандастаа 50 гарын алтан тууртуу тоос өнгөргөж одоо хурд хүчээ шавхаж байгаа. За энэ одоо 26 номертой галтар даг байна. 26 номертой галтар даг 28 номертой Сүхбаатар аймгийн уул уян сум 26 юм да үзэгчтэй. 26 номертой Сүхбаатар аймгийн уул уян сумын Бат сайхны зэр талцсан даг гэж явах энэ одоо галтар даг эмэгтэй хүүхэд унсан энэ одоо энэ хүүхдийн морины бүртгэл одоо солигдвоо яв. За өнгөн дээр Асхтын Гамбатын уйсан Гамбатрын 68 номертой Сүхбаатар аймгийн Асхт сумын Гамбатын уйсан Баатар чулууны бордог одоо өнгөн дээр за уул уян сумын Дэчин доржийн хүрэн даг 288 номерт энэ одоо халдсангийн даагал одоо энэ Дэчин доржийн нэр дээр морцсон юм шиг байна да. Халдсан сумын Ташаан толгойн дээр зуузаад амхтай. За ингээд одоо хүрэн даг урагшилнаа. Хүрэн даг бордог 2 нийлж аваад одоо бас хурд гаргах байхаа. За айргийн 3 дээр за 2 даг. За айргийн 3 дээр Сүхбаатар аймгийн уул уян сумын ганц хойжийн хонгор даг одоо хүүхэдгүй айргийн 3 дээр урагшилж байна. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Орлон төмөн их мөрөн спорт үндэсний уралдаан уяаштай холбоо Сүхбаатар аймгийн уул уян сумын засаг даргын намгын газар Сүхбаатар аймгийн Эрдэнэ мандал хийд Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэчин жоо хорлон хийдийн хамтран зохион явуулдаг. Жил бүрийн намрын тэргүүн сарын шинийн 3-ны бэлэгт сайн өдөр одоо энэхүү сайхан уралдааныг одоо зохион явуулдаг. Энэ сайхан уралдааны одоо за хурдан даагны өнгөн дээр одоо Дэчин доржийн хүрэн даг одоо гошоо өлгөмдөг юм да. За халдсангаас дааг төрүүлэх үү. За уул уянаас дааг төрүүлэх үү, асхтаас дааг төрүүлэх үү гэдэг бол одоо хэдхэн мөчийн дараа энэхүү даагны уралдаанд одоо харагданаа. За Дэчин доржийн хүрэн даг бол одоо бүтэн мээрээ илүү гараад хөдөллөө. За Асхтын Гамбатын хонгорд Баатар чулууны бордог бол одоо амуу хүзүүн дээр за үүдэ хоймрын дайтай одоо саллаа. Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэчин доржийн хүрэн даг зааварчлаа ш одоо дагаа хаяад урагшлаараа. Дэчин доржийн хүрэн даг одоо үүдэ хоймрын зайтай саллаа. Сэлүүхээ яваатай ямаа Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэчин доржийн хүрэн даг зааварчлаараа. За амуу хүзүүн дээр Баатар чулууны Асхтын Баатар чулууны бордог. За Сүхбаатар аймгийн уул уян сумын Эрдэнэ жавхлан туул буюу Вагалтан овооны дахлаг баяр цэнгэл наадмын хурдан дааган насны мордын уралдааны төрөв магнаа Сүхбаатар аймгийн уул уян сумын Дэчин доржийн хүрэн даг за төрүүлэх үү, асхтаас төрүүлэх үү гэдэг нь одоо хэдхэн мөчийн дараа харагдаад яваараа шууд явчих зүгээр. Дэвтгар.
За даган насны төрөө магнаас Сүхбаатар аймгийн Уул уян сумын Давгцэрэнгийн 40 дөржийн хүрэн даах төрөө магнад хурдалж Сүхбаатар аймгийн Асгат сумын Баатар чулуун явардаг айргийн 3-т Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Зогтбаатрын хонгор даах айргийн 3. За Сүхбаатар аймгийн Онгон сумын Цулхүүгийн зайр даах айргийн 4, айргийн 5-т за 6-т Эрдэнэтийн хүрэн даах 6-т за Чожа базрын Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Чожа базрын галтар даах 7-т за 8-т нь одоо ганц хойчийн хонгор даах хүүхэдгүү 5 байр аргачлаад 8-т. За сайн байна уу? Эрдэнэ жавхланд уулынхаа тахилга наадам даах сайхан төрүүлэглээ. За даагны удам өгшөл болон өөрийгөө танилцуулна уу? За уулын сумын уяач 44 гэдэг хүн байна. Залуу уяач тэгээд энэ даагуул манай найз ухны жин сайхан гэж халзангийн залуугийн надад бэлгэлсэн заа байгаамаа. Тэгээд эцэг талдаа бол Сүхбаатар аймгийн уулын сумын Бадмын авгааны цагаа дуны төл, их талдаа бол халзангийн өгшөлтэй адуу байна. За өнөөдрийн наадмын зохион байгуулалтын талаар. Сайхан дэгтэй журамтай сайхан боллоо. Баяртай байна. Дааг маань өмнө нь ер нь ямар наадамд оролдов? Энэ жил ер нь хэддэх давхар уу яваа? Энэ халзангийн Монгол даагны уралдаанд аригцаа. Тэгээд одоо энэ хоёр дахь наадам юм байна тийм ээ? Тийм байна. Тэг баяртай байна. За нийт наадамчтай зориулаад. За тэгээд бүгдээрээ тэгээд эрүүл их сарвал сайхан байх хэлтугай. Баяртай байна. Тэгээ бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Тэ. За баярлалаа. За хурдан дааг насны мөрдийн уралдааны аман үзүүн дээр Сүхбаатар аймгийн Асгат сумаас Ганбатын бурдаах. За баяр хүргэе. За баярлалаа. За даагны удам өгшөл урд өмнөх амжилтаас. Энэ сая сумынхаа Монгол наадамд ам үзэж чадсан. Энэ дахиж ам үзэл. За удам өгшөл нь. Удам өгшөл нь гэвэл манай өвөөгийн унган цагаангүү гэдэг. Тэгээ манай Хүлгийн Баатар ах гэдэг ахын хүүгийн бугаацар тэрний төлөв. За өнөөдөр одоо хичнээн настай ирээд хэдэн хайрыг түрүү авчих ба? За ихмаар 5 орлоо. За дааг ам үзүүлээ. Тэгээ манай сумаас нэг соёлын төр орлоо. За одоо дараагийн наадамд амжилт хүсье. За баярлалаа. За сайн байна уу? Эрдэнэ жавхланд уулынхаа тахилга наадамд даагаа сайхан оролдуулж 3-т орууллаа. За өөрийгөө танилцуулаад даагныхаа өмнөх амжилт болон өгшлийн талаар ярина уу та? За би Сүхбаатар аймгийн уулын сумын Баатар Эрдэнэтбаатар гэдэг уяач байна. Энэ галтар дааг миний өөрийн унгаа адуу байгаа. Нэг тал нь манай өөрийн аавын нэг урд онгор загны ихтэй. Эцэг нэг манай нямаах нэг над бэлгийн төгснөх хайр азрын төл юм байгаа. Энэ яг сая нэг хавар нэг 6000-ын шаргууд нэг нэрмж тэр төрүүлсэн дааг байгаа. Тэгээ сумынхаа наадамд нэг 20 гаргаад ирсэн дааг. Өөрөө л амжилтгүй дааглаа. За Эрдэнэ жавхланд уулынхаа тахилга наадамд бол жил болгоо уралддаг баг тий? Тийм энэ жил болгоо уралддаг. Жил болгоо Эрдэнэмөр уралддаг. Өнөө жил нэг айрг дааг ариг дуусандаа баяртай байна. Энэ жилийн наадмын зохион байгуулалтын талаар. Зохион байгуулалт сайхан байна уу ер нь бол тийм. Сайхан монголоор уралдлаа. Сайхан байна. За нийт наадамчтай бол нутгийн зан олондоо мэнчилгээ төвшөлнө да. Тийм энэ нутгийн зан олонд бүгдэнд нь сайн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ сайхан наацгаа гараад гэж хэлдэг та. За баярлалаа. За баярлалаа. Байна уу Эрдэнэ жавхланд уулынхаа тахилга наадамд дааг 4-оор орууллаа. Тэгээд өөрийнхөө сэтгэлийг хуваалцаад даагныхаа өмнөх амжилт удам өгшлийн талаар ярина уу? Сайн байна уу? Миний Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын 3 дугааргийн уяач Гэрэлзүрэнгийн Зогтбаатар гэдэг хүн байна. Миний хонгор дааг миний аливаа азрахны төл аав маань бэлгэнд өгчээсэн гэрмэлж тэрний мөн төл байгаа. За энэ сумдаа 15 дороод Баянзагаа хайрхны тахилганд 5 дороод Хүдэнгийн уралдаалганд амуу үзүүлээд тэгээ энд ирээд 4-д орж байна. Сэтгэл үнэн баяртай байна. Эрдэнэ жавхланд уулын тахилга наадамд ер нь өмнө ирж уралдаж байв уу? Анхны удаа ирж уралдаж байна уу? Анх удаа ирж байна энэ хайрхны Ингэрчтэр орой зүүн дор гэж зийгээд. Наадмын зохион байгуулалтын талаар. Наадмын зохион байгуулалт янз бүр болж байна. Энд олон хүн сайхан монголоор уралдаж сайхан наадж байна. За баярлалаа. За баярлалаа. За даагны удам өгшөл бол өөрийгөө танилцуулна. За би Сүхбаатар аймгийн Онгон сумын 1-р үгийн уяач Шинмийн зурхуу гэдэг залуу байна. За миний зээр даагны өгшөл бол миний өөрийн зул галтар гэж хурдаацрын нэтгэл байгаа юм. Тэ. Их тал нь бол Доромтой аймгийн харьяат миний найз Ганбаяр гэдэг хүний унгонг. За дааг маань энэ жил ер нь хэддэх давхар уян дээр өнөөдөр ингэж хайргадваа. За энэ жил ингээд 5 дахь давхар уян үргэлж байна. Сумынхаа 100 жилийн хойд 8 турдлаад сая одоо зайсгал давааныхаа тахилгаанд амаа үзүүлээд ирсэн тах. Тэгээ ер нь 7-8 их 3-ч орсон доо. За өнөөдрийн наадмын зохион байгуулалтын талаар. За наадмын зохион байгуулалтын үйл сайхан болж байна уу? Одоо Монгол адуугаар оролтлоо. Хотмын онгоц төр холд орж ирж сайхан зорилгоо биелүүллээ.
бас манай уянаас бас соёлын төрүүллээ бас. Тий. Өмнө нь уг уулын дахилганд ер нь зорж ирж оролдож байсан уу? За би 10 жилийн өмнө их настай ирж 6-аар орж ирсэн. Тэгээ нодны уул ингээ 100 жилийн энэ төрс ахын ирж шүтлүүрээ 6-аар орж ирсэн. За ер нь Сүхбаатарчуудын хувьд бол энэ наадам маань нутгийн наадам болж байгаа шиг байна тийм ээ. Нийт Сүхбаатарчуудаа болон нутгийнхаа зан болонд мэдлэгээ төвшүүлнэ та. За Сүхбаатар аймгийнхаа бүх уяачтай одоо 2026 онд хөшөө сайхан наадаараа энэ наадам жил болгон уралдахыг хичээнэ. Та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Эрдэнэ зөвшин саваны тагсан наадмын хөрдөн наадмын уралдаан өөрийн сүмийн яац бичэн бүржийн өрн дөрүүлж асуд сүмийн яац хаалтчны варамын үдэж өөрийн сүмийн яац эрдэнэ астер хөрдөн мөнхөн сүмийн яац захтатрын астер хөрдөн ангон сүмийн яац зөвхөн өөрийн төлөвлөсөн сайхан бүрийн баярын их наадам сүмбүхнээ саатруулж хөрсөн олондоо хөрсөн хөрдөн ойлогдгоо сайхан хөрсөн саргын харны тавс бизүүрэн сайхан сүндэс сүндэс эрдэн түрэн талаараа хөрсөн ажнэхээр төгсөлдөнд босоо адис хэмээр бомбсон тоосон буугаад ихээр буцаж торох ерөөтэй хүлээх оннгийн аврагт хэр отгона бинтру магнэ нутг там хөрсөн хэр нодмсон нэрүүлсэн хэр онцгойрсон модурхээр одны шүхэн домог бүдээ алтан жодоотой. За ингээд намрын тэргүүн сарын шинийн 3-ны бэлэг сайхан өдөр уулынчуудад Эрдэнэ жавхлан тооныхоо их тахилгын наадмыг Сүхбаатар аймгийн Эрдэнэ мандал хийд сумынхаа одоо Дичэн шавхрлын хийдий ламнартай хамтран зохион байгуулж байна. Энэ бол одоо уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үед онцлог нь бол бидний хувьд Монгол мориороо энэ уулынхаа наадмын уралдааныг зохион байгуулснараа нэг онцлог болж байна. Яагаад гэвэл бидний хувьд 6 сарын 2-нд бидний Эрдэнэ төвч дээр хоролдож энэ 4 жилдвэл бид нар Монгол мориороо уралдана гэсэн уулын сүмийн нутаг дэвсгэртвэл Монгол мориороо уралдана гэсэн ийм шийдвэр гаргасан. Энэ одоо тогтоон шийдвэрийнхээ одоо бэлтгийг хангах хүрээнд 3 насны их нас соёолн даагсан 3 насны морь одоо сайхан уралдаж хүүхэд одоо хүүхэд морь одоо эсмэнд одоо сайхан наадаж өнөөдөр ингээд баяр наадмаа сайхан бол өргөн дэлгүүр болж өндөрч байна. Ингээд нийт одоо энэ дахилгад наадамд хүрэлцэн ирсэн газрын одоо энэ хайрх нэг шүтэн дээдэлдэг нийт одоо ард иргэдтэй хамгийн одоо сайн сайхан бүхнийг одоо хүсье. Эх жилийнхаа наадмаар хэдлээ сайхан баяртай сайхан уулзцгаая гэж хүсэж байна. Ингээд та бүхэндээ баярлалаа.